Сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 33 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэлтанд панда байна. I expect to pass through this world but once. Any good, therefore, that I can do or any kindness I can show to any fellow creature, let me do it now. Let me not defer or neglect it, for I shall not pass this way again. Stephen Grellet. За өнөөдрийн маань персептийн хувьд бол надад нэлээд таалагдж байгаа. За хэдүүлээ персептийн талаар ярихаас өмнө энэхүү үгийг хэлсэн хүний талаар товч мэдээлэлтэй танилццгаая. За Стефен Грелет 1772 оноос 1855 оны хооронд амьдарч байсан Франц гаралтай Америкийн нэртэй Quaker гинэ номлогч хүмүүнлэгийн зүтгэлтэн байсан юм байна. Тэрээр амьдралынхаа туршид Европ, Хойд Америкийг хөндлөн гулцтгуулж инх тайван нийгмийн шударга ёсны төлөө зүтгэж ирсэн юм байна. За түүний амьдралд ингээ гол онцлог үйл явдлууд гэх юм бол язгууртан гэр бүлд төрсөн. Тэгээд Францын хувьсгалын үеэр цаазлуулах ял сонссон ч оргож чадсан. Тэгээд 1795 онд Америкийн нэгдсэн улсад ирсэн юм байна. За Нью-Йорк дахта Quaker буюу тэр нөгөө номлогч нарын сургаалыг ингээ шимтэн сонирхоод ер нь 1796 найз нөхдийн нийгэмлэгт илсэн. Тэгээд дэлхийг тойрон аяллаа хийсэн юм байна. Тэгээд Европ руу 4 удаа томоохон аялал хийсэн. Аялах хугацаанд Оросын хаан, 1-р Александр, Испани, Пруссийн хаадууд, 7 Ромын пап, 7-р Пиус нартай бичлэн уулзаж шоронгийн шинжилэл болон боловсрол болцлыг халах асуудлаар ярилцаж байсан юм байна. За 1798 онд Филадельфид шар жичрэг өвчин дэгдэхэд ер нь бол өөрийнхөө амийг үл хайрлан өвчнүүдэд тусалж байсан нь бас түүнийг алдаршуулахад гол нөлөө үзүүлсэн юм байна. За тэрний өнөөдрийн хэлсэн персепт бол би энэ ертөнцөөр ганцхан удаа л дайраа өнгөрнө. Тиймээс бусдад хийж чадах ямар нэгэн сайн үйл үзүүлж чадах ямар нэг нинжин сэтгэл байвал би түүнийг яг одоо л хий. Би үнийг хойшлуулж эсвэл орхигдуулмааргүй байна. Учир нь би энэ замаар дахин хизээж явахгүй. Ер нь сая би хэлсэн шүү дээ. Өнөөдрийн персепт надад бүр үнэхээр их таалагдж байна гэд. Бид бүхэн одоо яг энэ өнөөдрийн байгаа амьдралаараа анх удаа амьдарч байгаа хүмүүс тэгээд ер нь бол дахиж бас амьдрахгүй. Ингэж бодохоор бид нарын одоо нөгөө зөрөөд өнгөрж байгаа уучрал бүхэн ганц удаагийнх байх магадaltaй. Дахин одоо нөгөө нэг тухайн нөхцөл байдал яг ингээд давтагдсан зүйл одоо нөгөө давтагдаж бид нарт дахиж тохиолдохгүй. Тийм болохоор яг одоо гэдэг зүйлийг хитүүлээ маш нандинаж яг одоо гэдэг зүйлдээ сэтгэл хангалуун амьдрах нь нөгөө ирээдүйд юу болох бол гэж нөгөө хайрын тэр одоо цагийг өнгөрүүлэх чинь бас өөрөө жоохон гонигтай бас утгагүй. Одоо энэ Стефен Греллетийн хэлснээр болохоор би энэ дэлхийгээр одоо ганц л одоо дайрж явна. Тийм болохоор ямар нэгэн байдлаар бусдад туслах боломж гарах юм бол түүнийг ерөөсөө ингээ хойшлуулмааргүй байна гэдгсэн байгаа шүү дээ. Яг л тэр шиг бид бүхэн яг энэ амьдралаар ганц л удаа амьдрна. Тэгээд яг ингэж амьдрах үедээ нөгөө ер нь бол бид нар хүн тэгдэж штэ. Юунд хамгийн их харамсдаг вэ гэхээр ер нь бол хийгээд алдсан зүйлдээ харамсах нь баг байдаг. Судалгаагаар. За харин эсвэргээрээ хийхгүй оролдоогүй байгаад
өнгөрсөн боломжинд хүн үнэхээр их харамсаж амьдардаг. Би тэр үед тэгэх минь явдаа гэдэг харамсал бол бүр үнэхээр хүчтэй. Тэг хүнийг үнэхээр одоо нөгөө нэг өнгөрсөнд байрч хүлж байдаг нэг харамслуудын нэг гэж би бас боддог. Тэгийн болохоор хэдүүлээ одоо нөгөө нэг одоо байгаа боломжоо ашиглаад Грэлетийн адилаар ямар нэгэн байдлаар тус өргөх, нинжин сэтгэл хүргэх ийм боломжууд танд гарч ирвэл түүнийг битгий хойшлуулаарай, түүнийг битгий орхигдуулаарай гэж хүсвэ. За тэгээд хэдүүлээ өнөөдрийнхөө даалгавраар доор комент хэсэгт би өнөөдөр өөртөө сэтгэл хангалуун амьдарч байна гэд комент хэсэгт оруулаад бичээрэй. Хүн өөрийнхөө нөхцөл байдал, өөрийнхөө ямар нэгэн зүйлийг ингээд үг болгоод гадагшлуулах болгонд тэр маань өөрөө нөгөө нэг дэлхий рүү ингээд бид нарын нөгөө илгээж байгаа нэг энергийн дэлгэн болдог. Тэгээд тэр маань ингээд нөгөө нэг олон сайн юм яг ингээд өөртөө ижлэхэн дэлгэнтэй нөлөө улам хүч ирхчээд тэгээ буцаж бид нар руу ирдэг гэж үздэг. Тийм болохоор хэдүүлээ өнөөдөр өөртөө сэтгэл хангалуун амьдарч байгаа гэдгээ доор комент хэсэгт бичиж дэлхий рүү эерэг дэлгэнаа явуулцгаая. За тэгээ өнөөдрийнхөө дугаарыг үгээр өндөрлцгээе. Хамт байсан та бүхэндээ баярлалаа. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл таанд Панда.